За сайн байцгаана уу? Өглөөний мэндийг хүргэе. Манай ариун орчмын шинэхэн бясалгал болох 10 сарын 6-нд эхлэх их хүрийн нарийн бясалгалын талаар та бүхэндээ мэдээлэл хуваалцаж бодлоо. Өнөө үед бясалгалыг маш олон хүмүүс хийж, оюун санааны, сэтгэл зүрхний ангаалт, эдгэрлийг авч байна. Тэгэхээр бясалгал гэдэг зүйл бол өөрөө өөрийгөө илүүтэй анзаарч, өөрийн дотоодод төвлөрч, өөрийгөө сонсох, сонирдох, өөрийн дотоодод байгаа тэр мэдлэг, ур чадвараа ил гаргах, улам илүү хөгжих боломжийн бясалгалд оршиж идэг. Тэгэхээр хүрийн бясалгал маань юугаар онцгой вэ гэхээр жирэмсэн ээжүүд, ганц бие ээжүүд, төрсний дараах бага насны хүүхэдтэй ээжүүд бясалгалыг хийх боломжтой. Энэхүү бясалгалд хамрагдсанараа их хүн айдас үзсгүй, амар амгалан, тайван сайхан, за мөн зөв амьсгалах техникийг сурснараа та төрх үеийн өвдөлтийг хүртэл багасгах эдгээр чухал зүйлүүдийг та бясалгалаар суралцах боломжтой юм аа. За их хүрийн бясалгалд маань их хүрийн ерөөлийн бясалгал, их хүрийн талархлын бясалгал, өөрийгөө хайрлах бясалгал, 7 хүүхдийн бясалгал, зөв амьсгалын техник, бүвэн дуу гэсэн ийм хүрээнд явагдана. За 10 хоногийн бясалгалын сургалтайгаа гүрвтэй хадгалагддаг. За тэгэхээр бясалгалын хийн ач тус маш их байдаг. Хүн өнөө цагт бол сэтгэл тайван бус тийм ээ, маш их төвшөртэй, айдас сэргэлзээтэй мэдээллүүд бол сүүлийн үед айгүй явагдаж байна. За сошиал орчинд орох доолнд тийм ээ, янз бүрийн хар бараа мэдээллүүд чиг их явагддаг. Тэгэхээр бид бүхэн өнөөгийн энэ нийгэмд стресстэй, тайван бус, хөл хөдөлгөөнтэй ийм нийгэмд хэдий их хэмжээгээр хүмүүс сөрөг эрчим энергийг ялгаруулна, төдий их хэмжээгээр тэр энергийн урсгалд тэр сөрөг төлөвт ингээ оршиж байждаг. А тэгвэл бясалгал хийснээр та өөрийнхөө энергийг цэвэрлэж сурна, өөрийнхөө авраг хамгаалж сурна. Бясалгал хийж байгаа хүн илүү ухамсарлаг, сэхийлэг болдог. Тэгэхээр дотооддоо та уур, айдас, гомдол харуулслыг удаан тээх тусмаа тэр дарагдсан сэтгэл хөдлөл маань хавдар гэдэг зүйлийг үүсгэж идэг. Олон өвчлөлийн шалтгаанууд нь ерөөсөө бид хүн тэр сэтгэлийн гүндээ хавдарсан байгааг л илэрхийлж байгаа. Тэр таагүй сэтгэлийн төлөвүүдийг. Тэгэхээр олон дахин эмнэлгээр яваад байгаа мөртлөө л аншин доторх өвчнүүд идэг. Энергийн тал дээр үүсэж байгаа гэсэн үг төрүүлээд. Тэгсэн мөртлөө зүрх өвдөд гээд очиод үзүүлэхэд яадгүй. Зүрх чинь хэвэн байна гэдэг. Энэ бол энергийн талаас мөн таны бие организм эд эрхтэн чинь тань хэлж байгаа дохоо. За сэрээч, өөр дээрээ анхаараач, өөрийгөө хайрлаач, өөрийгөө эдгийгээч гэдэг ийм дохоо мессеж хэлгээждэг. Биднэрт маш олон сануулгад ирдэг л дээ. Зүүднээр, зүүн совингоор дахин ингэж хүчтэй бодлоор тийм ээ орж ирэх. За тэгээд ижил тоонуудаар гой сайхан үг энтэнд харагдах байдлаар бид хүн дохой зангааг бол орчлон ертөнцийн ирүүлж идэг. Гэтэ бид хүн тэрийг авахгүй гэдэг бол тухайн хүнээс өөрөөс шалтгаална тийм ээ. Тэгэхээр авч тэр мессежүүдийг, дохоонуудыг хүлээж авч ашиглаж явах хэрэгтэй, өөртөө ажиллаж явах хэрэгтэй гэсэн үг. Бид хүн дандаа ингээ хожимдсон үед нь бүр нэг сэтгэл хөдлөлд ороод стресст орсон бол гүндэн ингэж уналтанд орж иж тий. Сүнсний сэргэлтэнд явж байгаа бол нэлээ ингэж унжиж ингэж бясалгал руу орох хандлагатай байгаад байдаг. Эсвэл нэг өвчин зовлон нэрвэгдэж иж тий, өвчин зовлон тусч иж ороод идэг. Тэгвэл бид хүн энэ нийгэмд бол өдөр тутамдаа зайлшгүй тийм ээ бясалгал хийж өөрийгөө тайван амгалан байлгах, сэтгэл зүрхээ амгалан байлгах шаардлагатай болсон байна. За тэгвэл ерөөлийн бясалгалын маань ач тус юу байдаг вэ гэхээр их хүн ялангуяа хүүхдийн хөвлөдөө тээх хугацаанаас эхлээд хүүхдийн сайн сайхнаар өрөөхөд тгээс 3 настай хүүхдэд тийм ээ энэ хооронд хүүхдийн хүмүүжлийн 80% нь сууж идэг. Тийм учраас ээж хүн өөрөө хүүхдээ сайн сайхнаар өрөөх, эрүүл саруулаа миний охин чинь сайн хүн болно. Миний хүүхэд өрөөгдсөн хүүхэд, миний охин эрүүл саруул байна. Миний охин цовоо сэргэлэг. Юу гэж та зам мөрийг нь миний охин өстө өөртөө итгэлтэй өөдрөг сайхан хүүхэд болно. Миний охин гэрлээр дүүрэн юу гэж өрөомөр байна та. Тэр сайхан үгсээр та өрөөж явахд болно. Тэр хүүхдийн зам мөр гэрэлтэж идэг. Та өөрийгөө яаж өрөөнө ээж хүн яг тийм зам мөрөөр гэрэлтэн гэсэн үг. За тэгэхээр ерөөлийн бясалгалын ач тус бол хэмжээшгөх,
үгийн сайнаар ерөөхөл бол Монголын ард түмний тийм ээ дээд өв дээдсээсээ уламжлагдаж ирсэн тэр түүх зан заншил тийм ээ маш их энэ соёл энэ ерөөлд шингэсэн байдаг. Тийм учраас үгийн сайнаар ерөөнө гэдэг бол буйн дэлгэрэг тосоороо гоож за тэгээд өвөө эмээгийнхээ насыг аваарай гэл ингээл сайн сайхан үгсээр дандаа ингээд ерөөж идэг нь бол замыг нь өрөөлж ингэж гэрэлтүүлж идэг өв дээдс юм аа тийм ээ. Тэр их буйн шиг шингэсэн зүйл бол үгэндээ оршиж идэг. Тийм учраас ерөөлдөө оршиж идэг. Тийм учраас ээжүүд маань ялангуяа үрээ өөрийгөө хан ижлээд ерөөл өрддөж байгаарэ гэж хэлмээр байна. Аливаа нэг сөрөг зүйл бол ганц хоёр татагдахад тэр нэг хүчтэй болохгүй. Олон дахин нэг зүйлийг ингээл хэрүүлээгээл тэр эрчим энергийг өдөөх тусмаа улам бүр ингээл тийм сөрөг эрчим, сөрөг үгүүдийг хэлэх тусмаа тэр маань хуримтлагдсаар хагаад маш хүчтэй юм энерги болчдөг. Баргийн юмд тэр дийлдэх хүчтэй энерги. Баргийн сайн сайхан эерэг эрчимд ингэж тийм дийлдэх хэрэг болдог. Харин эсэргээрээ сайн сайхан сэтгэлийг, сайн сайхан хайр энергийг, сайн сайхан ерөөлийг улам бүр хүчжүүлж өдөр болгон уншиж ингэж хүчжүүлж энергижүүлснээрээ муу мухай тэр зүйлийг дарах тийм ээ, муу мухайг хувиргах тийм ээ, өөрчлөх, шинжлэх ийм боломж нэрчдэг гэсэн үг. Тэгэхээр бясалгал гэдэг бол үнэхээр одоо үгийн сайнаар ерөөх, бясалгал дотооддоо сайн сайхныг бодож хайрыг өршөөх гэдэг бол маш хүчтэй зүйл байдаг. За тэгэхээр ялангуяа жирэмсэн болон төрсний дараахан ээжүүд маань гомдлоо удаанд хийх гэдэг энэ бүхэн бол өвчлөл цаашдаа болдог. Эхлээд энерги бие дээр үсээ дараа нь махан бие дээр үсдэг. За мөн энергийн хүртний бясалгал ордог. Энэ дээр бол үнд сүрд, хувилгаан хүрд гэдэг үнд сүрд гэдэг чинь бидний хөрчгүүдээр байлж байна. Хувилгаан хүрд гүсний нүхтээр, наран сүлжээ хүрд гэдэг хотод гэдс илгээ энергижүүлж энергиэр хангадаг хүрд. За зүрхэн хүрд гэхэд л айц сэргэлзээгээр хаагддаг, гомдлоор услаар хаагддаг хүрд, хоолон хүрд бас тийм ээ. Урд итгэлгүй болох айцаар хаагддаг хүрд байна. За мэлмийн хүрд байна. Зэн сувинтай холбоотой хоёр хөмсгний гол байдаг хүрд тийм. За толгой ороод ирэхэд титэм хүрд байна. Оюун санааны өндөр хөгжлийн илэрхийлдэг хүрд байгаа. Энэ хүрд нь төрлөхөөсөө сайн хөгжсөн хүн бол далдыг харах чадвартай, бурханлаг энергиэр дүүрэн аливаа зүйлийг маш гэгээлгээр хардаг, бусдад болон өөртөө сайн сайхныг хүсдэг, хайраар дүүрэн бүх юмыг боддгоогоор хайрладаг. За тэгээд өндөр хэмжээстэд байдаг хүн аливаа зүйлийг бол хин нэгнийг таныг өгөөд шууд хараад тэг мэдрэмжээрээ дотоод зүнсээн гороо талдаж чаддаг хүн. За дээрэс нь хин нэгний 7 хоног сурах хэвээр зүйлийг тийм ээ ганц минутанд нэгэн өдрийн дотор ч юм уу сурах. Ийм их өндөр хөгжилтэй хүн бол одоо энэ титэн хүрдний хөгжил маш хөгжсөн хүн байна гэж үздэг. За гих мэтчлэн бид нэр энэ ухамсарлаг хүүхдүүд бол өөр өөрийн гэсэн өгөгдөлтэй өөр өөрийн гэсэн дотоод төр мэдрэмж тийм ээ өгөгдөл ухамсар мэдээлэлтэй байдаг. За талархлын бясалгалын хувьд гэх юм бол хүн өөрөө өөрөөсөө тийм ээ сайн сайхан зүйлдээ болж бүтэж байгаа зүйлдээ хүүхдтэй гэр бүлтэй байгаа зүйлдээ энэ идэх хоолтой сайн сайхан зүйлдээ амьдрах орчиндөө байгаль хэлхийдээ ингэж талархаж чадсанараа тэр сайн сайхан эрчимтэй нэгдэж улам илүү гэрэлтэх улам илүү байгаа зүйлээс хачирхалтай кайфтай сайн сайхан зүйлийг мэдрэх боломж нь нэгддэг юм аа. Талархах тусам, ерөөх тусам, бясалгалаа хийх тусам бид нар дотроос гэрэлтэж уур уцаар айдснаар сөрөг бодлын энергийг хувьсгаж сурч илүү амар тайван сэтгэл зүрхнээсээ сайхан амьдрах шүү. Тэгээд ээж та бясалгал хийснээр өрсөд гэрэлтэн, ээж та бясалгал хийснээр нөхөртэй нь илүү зөв чигээ олно, илүү тайван амгалан сайхан амьдран та бүхэн илүү сайхан ойлголцож ачаалттай амьдрах боломжтой юм аа. Тэгээд бясалгал хийснээр хүний дотоод мэдрэмж илүү хөгжин та өөрийгөө сонсож зөв шийдвэрийг гаргаж сурна. Эргэлзээгүйгээр та илүү амар амгалан тайван амьдрах боломжтой юм аа. Тэгээд манай 10 сарын 6-нд эхлэх игүүрийн хайрын бясалгалд ээжүүд та бүхнийг урьж байна. Өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа, өөртөө итгэлтэй дотоодоос гэрэлтгийг хүсэж байгаа, хангаагдахыг хүсэж байгаа. Магадгүй ямар нэгэн танд өвчлөлтэй бол та бясалгал хийснээр хангаагдах боломжтой. Оюун санааны сэтгэл зүрхний бие махбодын өвчлөлүүд хангаагдах бүрэн боломжтой шүү. Аливаа нэг хэцүү айц сэргэлзээг бодохгүй шүү гэж дарах тусмаа тэр улам сэтгэлийн гүндээ хураагдчихэдэг. Харин тэрийг цэгцэлж зөв аргачлаар, зөв техникээр, зөв төвлөрлөөр
зөв одоо тийм ээ хайраар тэрийг зөв үгээр сайхан өрөөлөөр ингэж хувьсгаж зөв талархлаар ингэж хувьсгаснараа та тэрийг өөртөө улам илүү хүчрхэгжих сайн сайхан энерги болгож хувиргаж авт юм аа.